Сайн байцгаана уу? Та бүхэнд энэхүү видеогоороо Effecta платформ руу хэрхэн анх удаа нэвтэрч орох талаар танилцуулахаар бэлтгэлээ. Эхний алхам. Манай хөтөлбөрт оролцохоор байгууллагаас нь эсвэл сургуулиас нь бүртгүүлсэн email хаяг руугаа та нэвтэрч орох шаардлагатай. Хэрвээ та нэвтрэх нэр эсвэл нууц үгээ мартсан бол сургуулийнхаа эсвэл байгууллагынхаа Effecta хөтөлбөрийг хариуцсан ажилтнтай холбогдно. Энэхүү хөтөлбөр нь зөвхөн байгууллагын хэмжээнд хэрэгждэг тул та бүртгэгдээгүй email хаягаараа хуваарай төлбөртүүлж оролцох боломжгүй юм. Хоёрдугаар алхам, email хаяг руугаа нэвтэрч орсон бол inbox дотроосоо таны Effecta платформд нэвтрэх эрх бэлэн боллоо буюу англиар Your Effecta platform access is ready гэсэн гарчигтай email-ийг хайж олно. Энэхүү имэйл нь noreply@efc.com гэсэн хаягнаас танд очсон байх ёстой. Inbox дотор ч байхгүй бол spam эсвэл junk имэйлүүдээр шалгахаа мартаарай. Гуравдугаар алхам, таны платформд нэвтрэх эрхийг идэвхжүүлэх имэйл ингэж харагдана. Та зааварчилгааг сайтар уншаад Get started буюу эхлэх точь дээр дарж шууд нэвтэрч орж болно. Эсвэл learn-better.effecta.com гэсэн вебсайтнаас компьютер дээрээсээ нэвтэрч болно. Мөн бүх төрлийн ухаалаг төхөөрөмжийн дээрээ Effecta High School Learning гэсэн энэхүү аппликейшнийг суулгаж онлайн болон офлайн үдээж хичээллэх боломжтой. Apple Store дээр ингэж харагдана. Харин Android Store дээр ингэж харагдана. Хэрвээ та Get Started товчийг гар утсан дээрээсээ шууд дарж орвол Effecta application автоматар таны утсан дээр суулгана. Анхаарлаа хандуулсан танд баярлалаа. Дараагийн видеогоороо төвшин тогтоох шалгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.